За энэ дах бэлгийн замын халдвар төвчтэй хүмүүсийн илрүүлэг, онцлогоо, эмчилгээний асуудал яригдж байгаа энэ зөвлөлт уулзалтанд манай шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хувьд бол яг сүрээгийн хувьд бол манайх энэ салбар хүлээн авахчаар явдаг. Яг бэлгийн замын халдвар дээр бол бид нар одоо анх удаага оролцож байна л да. Ер нь салбар хүлээн авахчийн хэмжээнд санал өгч явж байна. Энэ бол яалтчгүй одоогийн тулгамдсан асуудал болчиход байна. Одоо бүгдээрээ Тэмбүү устгын 80 эдрийн байдал манай дээр хийгдсэн судалгаануудаас харахад нийт зохион тохиолдож байгаа хүн амын өвчлөлттэй адилхан хэмжээнд бэлгийн замын халдвар өссөн дүнтэй гарсан. Тэгэхээр одоо энэ дээр бид нар яалтчгүй анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна гэдэг энэ хэрэгцээнээс үүдэлтэйгээр бид нар энэ хамтран ажиллахад оролцохоор бэлтгээд за одоо ийм онцлогын тал дээр бас боловсон хүчнээ сургах мөн цаашдаа одоо энэ дээр нөгөө хавтлыг илрүүлэх гэдэг ингээд тулгамдсан асуудлууд дээр ямар шийдлүүд байж болох вэ санал авч байна. За энэ дээр эрүүл мэндийн яам мөн бидэртээ одоо яг энэ асуудал дээр маань анхаарал тавьж бас дэмжих боломж олгож байгаа. За сүрээ болон бэлгийн замын халдвар аль аль нь ялцчгүй тогтоо хүний хувьд бол толгомдсон асуудал болж эхэлдэг. Манай дээр бас тийм сүрээгийн клиник эмнэлэг байдаг. Тэрэн дээрээ тогтоо хүн авч эмчлэх гэх ийм хавсарсан байдлаар илэрдэг учраас энэ хоёрыг ингээд салгахгүйгээр нэг хэмжээнд авч үзэж байгаа. За тэгэхээр өнөхөр одоо Монгол улсад хэрэгжиж байгаа энэ глобал сангийн төсөл бол Монгол улсад энэ дох сүрээгийн одоо өвчлөлийг хязгаарлах, багасгах, одоо доктортой хэмжээнд барих, за ард иргэдийн дунд одоо энэ талаарх одоо мэдээллийг хүргэх, одоо олон талын оролцоог хангах их чухал гэдэг энэ зүйлийг одоо саяны бид нар хилцүүлгийн явц дээр бас ярилцлаа л да. Тэгэхээр 2003 оноос хойш хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд өнөөдөр одоо бас яг энэ олон улсын аргачлалыг хийсэн судалгааны үр дүнгээс авч үзэхэд ер нь бол энэ төслийн одоо хэрэгжилт үр дүн бол бас харьцангуй үнэхээр сайн байна. Өөрөөр хэлбэл хэрвээ энэ төсөл хэрэгжээгүй бол өнөөдөр хэдийн хэмжээний өвчлөлийн байдал тийм ээ нас баралтантай холбоотой ийм зүйл байх вэ гэдэг бас ингээд олон улсын аргачлалаар тооцсон ийм одоо үр дүнгуудыг бас тайлгнаж ярьлаа. Тэгэхээр энэ төслийн үр дүн одоо үр ашиг өнөөдөр ийм одоо бас одоо сайн нөхцөл байдал бас үнэхээр бас боломжийн хэмжээнд байгаа учраас энийг өшөө бид нар яаж илүү чанаржуулах вэ, сайжруулах вэ гэдгийг одоо бас өнөөдөр яг зөвлөлтөх уулзалтан дээр төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд янз янзын одоо бас энэ олон нийтийн оролцоо дэмжлэг энэ одоо оролцооны энэ одоо олон талт саналууд за бүр энэ дээр бүр одоо юу гэдэг одоо хийдэг хэвэгийн халдвартай яг тухайн хүмүүс хүртэл ингээд оролцсон ийм хилцүүлүүд болж байна л. Тэгэхээр энд одоо яг олон талынхаа одоо энэ гарч ирж байгаа санал дүгнэлтүүдийг бид нар сонсоод ингээ явах нь их чухал байгаад байгаа маа. Өнөөдөр бидний одоо яг эрүүл мэндийн салбар дээр бол одоо бас үнэхээр энэ дээр бол онцгой анхаарч байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдээр энэ одоо дохоос гадна Тэмбүү гэдэг өөрөө бас эрсдэл үүсгээд байна. Ялангуяа сүүлийн жилүүдээр энэ Тэмбүүгийн алдар бас нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ бол эргээд бас одоо Тэмбүү болон одоо бэлгийн замаар дамжих халдварын энэ одоо эрсдэл байна гэдэг бол цааш энэ одоо халдвар байна гэдэг бол цаашдаа бол энэ дохын халдварыг нэмэгдүүлэх энэ одоо бас одоо суур хөрс байж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр бол Монгол Улсын засгийн газраас эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч одоо Тэмбүү устгах аян ч гэдэг юм уу эрүүл илэг гэдэг ингээ үндэсний хөтөлбөр ингээд одоо маш олон талт арга хэмжээнүүдийг авч байна. За тэрнээс гадна энэ олон улсын одоо төсөл хөтөлбөрүүд бол бас маш олон дэмжлэг нөлөөтэй байна. За мэдээж энэ дээр бол олон улсын хөтөлбөр бол тэр чигээр зүгээр ингээд хэрэгжиж явчихдаггүй. Засгийн газрын оролцоо, эрүүл мэндийн одоо яамны онцгой оролцоо дэмжлэгийг бол бас их асууж ярьж байдаг. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр одоо бас үр дүнтэй ийм зүйлүүд болж байгаа гэдгийг бол саяны өнөөдрийн хэлцүүлэг дээр бас тал талаас ярьж байна. Гэхдээ бидэрт бас мэдээж альва нэг ажлыг одоо сайжруулах энэ одоо асуудлууд бол гарч ирдэг. Энэ дээр бол одоо бид бас зарчмын хэд хэдэн асуудлууд дээр одоо цаашаа яаж ажиллах вэ? Олон нийт рүү яаж хүрэх вэ? Сургалт сурталчилгааг яаж таниулах вэ гэдэг дээр бол одоо бас үнэтэй саналууд гарч иж байна. За өдөөс хойш энэ саналуудаа одоо ажлын дөрвөн группээс гаргаж ирээд яг бодлогын хэмжээнд хууль эрх зүйн хүрээнд бид нар юу хийх юм? Тусламж үйлчлэгийг сайжруулахын тулд яах ёстой юм? Цаашид одоо бас бид нар энэ олон нийтийн оролцоо дэмжлэгийг явуулах, за онцлогын эмчилгээг сайжруулах, за тэгээд одоо энэ өрсөн сэргийлэх чиглэл дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгийг одоо бас ингээд ярилцаж, за эндээсээ одоо нэгдсэн төгөлд гарахаар ажиллаж байна. Глобал сангаас хэрэгжүүлж байгаа төсөл бол эрсдэлгүй хүн ам донд нийт хүн ам донд бол 2003 оноос хойш хэрэгжиж байгаа. За төрийн бус төрийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд бол Монгол улс бол хэдэн хэвэгийн тархалтыг тогтоон барьж байгаа.
одоо цөөхөн эдэн орнуудын нэг. За энэ төслийн үр шимээр бол олон нийт өөрийгөө мэдлэгжүүлэх, за тэгээ мэдлэгийг цааш нь дамжуулах, тэ стратеги төлөвлөгөө гэх мэтчлэн одоо олон төрлийн үйл ажиллагаагаар бол энийг бол одоо тогтоон барьж байгаа. Төрийн бус байгууллагуудын хувьд бол илүү энэ төсөлд оролцох оролцоо бол маш өндөр байдаг. За энэ төрийн бус байгууллага маань төрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа, хүрч чадахгүй байгаа хүнээр одоо гэрээлэн одоо ингээ хүрснээрээ бол илүү үр дүнтэйгээр одоо хамтран ажиллаж байгаа. За хамтрагч салуудын одоо энэ зөвшөлдсөх уулзалтаар бол төрийн бус байгууллагууд их хвчлэн одоо олон нийтийгээ хэрхэн яаж одоо сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдуулах уу, тэдний дунд гарч байгаа ялгуурлан гадуурхал гутаан дарамжлалыг бид нар бууруулах чиглэлээр эрүүл мэндийн тогтолцоонд одоо дэмжлэг үзүүлэх үүгээрээ дамжуулаад бол одоо ямар шийдвэр готлох одоо шийдвэрүүд байгаа тий хэдэхэвэд охын одоо бодлогын бичиг баримт гэх мэтчлэн энэ зүйл дээр бол дэмжлэг тусалцаагаар үзүүлэх тэгээд дээрэс нь хамтран ажиллах гэсэн юм үүрэг оролцоотой оролцож байгаа. 286 тохиолдолд бүртгэгдсэн байгаа хэдий ч манай улсад 2019 оны бараг цаасан тооцоолоор 615 хүн байх боломжтой гэсэн тооцоол гарсан байна. Энэ тооцоолыг жил болгон хийж тусгай юм програм дээр бодолт хийж гаргадаг. Тэгэхээр бидэнд өнөөдөр онцлцсон байгаа 286 хүн маань одоо бидний 90% хүртэл онцлогоо хийх ёстой гэсэн одоо зорилтын маань 38% илрээд байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ илрүүлгийн хувийг нэмэгдүүлэх нь одоо оролцогч талуудын оролцоо их чухал байгаа. Дан ганц эрүүл мэндийн салбар энэ дээр бол илрүүлэг хийгээд онцлогдохгүй байна гэдэг бид нар хараад байна те. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүн ам руу илүү төлхөө анхаарч ажиллах нь илүү чухал байна. Бүгд ер нь одоо компани ч гэсэн үзлэг шинжилгээ хийснээр бол онцлогоо бол тийм үр дүнтэй сайжрахгүй байна гэдгийг харж төрийн болон төрийн байгууллагуудтай энэ чиглэлд хамт ажилладаг бүх талуудын зөвлөлт уулзалт хийж 21-с 23 онд глобал сангаас одоо сангийн төсөлд аль ажил нь биднэрт энэ илрүүлэг сайжруулахад хэрэгтэй вэ гэдгийг бүх талууд хамтарч ярилцж байгаа юм. Уулзалт болж байгаа. Насны хувьд бол бид нэр дэлхийн эрүүл мэндийн байгууллага насны ангиллаар одоо авч үздэг байгаа. Тэгэхээр хамгийн бага нь 15-аас 19 насны ангиллалд бол хүмүүс бүртгэгдсэн байгаа. Хамгийн дээд нь 55-аас дээш гэж үздэг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл насны хувьд бүх насныхан байгаа. Гэхдээ тэр дотор илүүтэйгээр бол одоо 20-с 39, 44 нас гэж хэлж болно да. Өөрөөр хэлбэл хөрч хүнсэн бүх насны хүмүүсийн дод бол хамаатай. Гэхдээ энэ дээр манай улсад зөвхөн бэлгийн замаар дамжсан гэдэг утгаараа одоо бэлгийн хавталд орж болдог ч юм уу ордог хүмүүст л илүү анхаарал тавихаас илүү миний бодлоор бүх насны хүмүүст л үзлэг шинжилгээ хийх ёстой болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн салбарын болов салбартаа онцлогоо шинжилгээг бол хийгээд явж байгаа. Бид нэр илүүтэйгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр одоо бидний хүрч чадахгүй байгаа хүн ам руу илүү тэдэнд онцлогоог илүү ойр болгох, өөрөөр хэлбэл энэ ч нөгөө шүлсээр хувь хүн өөрийгөө үзэхтэй тест хийх. Тэгээд тэнд эргэлзээтэй авах юм дараагийн шатрын явах энэ арга руу илүү их орж байна. Хүрч болохгүй чадахгүй байгаа хүн ам руугаа яавал хүрчиж чухуу те тэр тал дээр илүү их анхаарч ажиллаж байна. Гэхдээ хэдэхэвгийн халдвар дээр бол хүн болгоны оролцоо чухал. Зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил гэж орхигдуулж болохгүй. Хүн болгон өөрийгөө нэг шинжилгээнд хамруулад үзчихдэг те магадгүй зарим нэг хүн энэ өвчин маань өөрөө шинж тэмдэггүй их удаан хугацаанд явдаг учраас надад энэ байхгүй байна. Магадгүй зарим нэг нь би онцлогдсон гэхдээ надад янз бүр шинж тэмдэг өгөхгүй байхад өнөө онцлсан болов гэж эргэлзээ бас зарим хүмүүс байгаад байдаг тал ажиглагддаг. За ингээд дэлхийд дахинд одоо энэ үйл ажиллагааныхаа үр дүнд 2030 он гэхэд эдгээр өвчний тархалтыг нэмэгдүүлэх замаар дэлхийн нийтээр энэ тавьсан зорилготой хүрэхээр одоо анхаарч ажиллаж байгаа. Сард Монгол улсад одоо энэ төслийг үргэлжлүүлэх боломжтой одоо улсын нэг юмаа гэдгийг бол одоо тодорхойлж өгсөн байгаа. Яснаар одоо бид нэр бас цаашаа тавьсан зорилготой хүрэх юм боломж бүрднэ. Тэгэхээр энэ хүрээнд энэ 2021-аас 2000 чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд зарцуулж байгаа олон улсын байгууллагын зардлын 85%-ийг тэгээд халдварын тархалтыг баг түвшинд тогтоон барьж чадсаар байгаа гэдгийг би бас онцлог хэлмээр байна. Ороогүй хүмүүс маань өвчлөл онцлогдсон тохиолдолд одоо эмчилгээгээ үргэлжлүүлээд өнөөдөр бидний дунд одоо бас ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа гэдгийг ялгарлан гадуур хатан дарамжлалыг бууруулах за глобал сангийн 2021-аас 2023 онд халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн
бэлгийн замаар дамжих халдвар болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад нь Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс энэ зорилгодоо хүрэх ёстой. Энэ хамтарсан уулзалтаар та бүхэн маань салбараа төлөөлж ирсэн учраас санал бодлоо хараагүй. Ингээд өнөөдрийн энэ уулзалтанд хүрэлцэн ирсэн хамтран ажилладаг бүхэл оролцогч талуудыг олсон амжилттай бол 100% манад бүртгэгдсэн тохиолдлууд бол бэлгийн замаар бүгд дамжсан байна. Ерөнхийдөө бол эрэгтэй эбэ одоо эрчим төвчсөн үйлчлэгүүдийг хийсэн байна. Энэ бол Монгол Улсын эрсдэл бүлгийн хүн амд үзүүлж буй хэдий хэвийн халдварын тусламж үйлчлэгээ ба дэмжлэг удирдамжийг хэрэгжүүлэх дурам чиглэлийг тогтоосон ийм үйлчлэгүүдийг бол хийсэн байна. За 2018 онд хийгдсэн дохны тархалтын загварчлалд ашигласан энэ тооцоололтыг хэдий хэвийн халдварын тархалт зэрэг мэдээлэл боловсруулан хийгддэг тооцоолол байгаа. Энэ тооцооллыг бол үр дүнд 2030 он гэхэд эдгээр өвчний тархалтыг зогсоох үйл явцыг